За та бүхэн өглөө агуулгaalт. За энэ нэлээд олон хоног энэнийг ярьлаа да. Тэгээ засгийн газраас орж ирж байгаа энэ юм үндсэндээ тоонууд өөрчлөгдсөнгүй, бодлого нь өөрчлөгдсөнгүй. Тэгээ одоо нэгэнт яг ингэ батлагдах гэж байгаа бол надад ямар асуулт байгаа вэ гэхээр за та нарын энэ оруулж ирээ зүтгүүлээд ингээд батлуулж байгаа энэ юмнаас ямар одоо эерэг үр дүн гарах юм? Улс орны санхүүгийн салбарт, эдийн засгийн салбарт ард иргэдэд хэрэгтэй юу болох юм бэ? Энд нэг асуултанд хариулаад өгөөч. Бид нэг баахан тоол яриад баахан батлал, хасаал, ярилцаал нэг юм батлсан болдог. Энэ ямар үр дүнд хүрэх юм? Би тэ дахиад тодтогч асууна. Энэ хууль батлагдсанаар яг ийм юм болно, ийм мундаг юм болно гэдгийг нэг тайлбарлаад тааж одоо батлагдж байгаа учраас би асууж байгаа шүү. За дэд сайд 5 номер. За Алтай уугийн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь өнгөрсөн хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоо төсвийн тэлэлтээр одоо дамжаад нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр 2027 он, 28, 29 оны одоо төсвийн хүрээ, төсвийн төсөөлөлтөөр авч явж байгаа баримтлсан үндсэн зарчим юу вэ гэхээр нийт төсвийн энэ орлогын одоо эдийн засаг тэр дундаа дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээг үе шаттай бууруулах энэ бодлогыг бол баримталж байгаа. 2027 оны төсвийн хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 30.4% байгаа бол 28 онд 29, 29 онд 28% болгож ингэж бууруулах энэ тооцооллыг хийж байгаа. Мөн зарлагын хэмжээ бас адилхан. Зарлагын хувьд бол одоо эх ондоо энэ оны эхнээс одоо нийгмийн салбарт багш эмч нарын цалин нэмэгдсэнтэй холбоогоор төсвийн зарлага бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ зарлага эх 27 ондоо бол нэг дотоод нийт бүтээгдэхүүний төсвийн нийт зарлагын хэмжээ 31.9% та харин 28 ондоо 30, 29 ондоо 28% та байлга. Энэ нь юу ч хэлж яах вэ гэхээр яг таны асуусан одоо эдийн засаг болон санхүүгийн энэ салбарт засгийн газар төрийн оролцоо одоо төсөв санхүүгийн бодлогоороо дамжаад энэ оролцоог аль болох бууруулах гэсэн энэ л удаа үндсэн зарчмыг бол баримталж байгаа. Ингээд дээр нь одоо инфляцийн түвшинг илүү тогтвортой 7, 6, 5 гэсэн хувьд барихын бодлогыг бол баримталж байгаа.